Дараагийн мэдээг танилцуулъя. Камбожийн түүхэн дурсгалт газар болох Angkor Wat цогцлборт аянга буусан байна. За үүний улмаас 3 хүн амнасаа алдсан харамсалтай хэрэг болсон байна. За энэ газар нь бол ЮНЕСКОгийн соёлын бие бусууг бүртгэгдсэн чухал аялал жуулчлалын газар тооцогддог. За энэ үеэр бол тухайн аялал жуулчлалын цогцлборт байсан хүмүүст энэхүү аянгийн цохилтонд өртсөн байна. За тухайн үйл явдал бол Баасан гарагийн үдээс хойш аянга буусан үйл явдал болсон. За энэ нь бол ЮНЕСКОгийн хамгаалтанд соёлын бие бүртгэгдсэн гол сүмийн эргэн тойронд болсон юм байна. За энэ үеэр бол хүмүүс хорогдох байр хайж байсан. За олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн видео бичлэгээс үзэхэд ослын дараа түргэн тусламжийн 2 машин ирж тэнд байсан жуулчид болон цогцлборт ажилладаг хүмүүс бол аянгад цохогдож гэмтэж бэрцсэн хүмүүсийг авч явсан байна. За бусад хүмүүсийг явганаар тусалж байгааг нь харуулсан бичлэг цацагдсан байна. За мөн үүнтэй холбоотой гэрэл цацагдсан. За энэ үед бол олон хүн гэрэл зурх дурдсанаар эмгэг дэмжлүүлж байгаа нь харагдсан байна. За хэрэг гарсны дараа Камбожийн аялал жуулчлалын сайд ховд хак мэдээлэл хийж сөрөг мэдээлэл тараах нь тус улсын аялал жуулчлалын салбарт хор хөнөөл учруулж болзошгүй учраас энэ үйл явдлын талаар захин бичлэгийг устгахыг хүмүүст уриалсан байна. Эрх баригчид энэ аянга цогсон байдалтай холбоотой ямар нэгэн мэдээлэл хийгээгүй боловч даваа гарагт тухайн асуудал бол нэлээд эмзэг сэдв учраас нэрээ нууцлахыг хүсэн нэгэн албан тушаалтан Associated Press агентлагт мэдээлэл өгсөн. За ингэхдээ бол амиа алдсан 3 хүн гуруула Камбожийн иргэд байсан гэдгийг баталгаажуулж мэдгдсэн байна. За Камбожийн улаан загалмай нийгэмлэг мөн амиа алдсан 34 настай эрэгтэй 52 настай эмэгтэй арга гэрээхэнд тусламжийн багц хүргэсэн тухай ийм мэдээлэл апдейтыг бол нийтэлсэн байна. За улаан загалмай нийгэмлэгээс уцаар нэмэлт тайлбар өгөхийг хүсэхэд бол татгалцсан хариу өгсөн байна. Angkor Wat цогцлборын хэвлэлийн төлөөлөгч тайлбар өсөлтөд мөн хариу өгөөгүй. Тус нутгийн эрүүл мэндийн ажилтнууд ч гэсэн энэ асуудалд тодорхой тайлбар өгөөгүй байна. За Angkor Wat бол Камбожийн хамгийн алдартай аялал жуулчлалын газар бөгөөд жил бүр 2.5 сая жуулчлалыг энэ газарт татдаг юм байна. За тус улсын хувьд аялал жуулчлалын гол хүмүүсийг татдаг гол газар бол энэ газарт тооцогддог. За Angkor Wat-ийн хувьд манай эртний 9-өөс 15 дугаар зуунд Кхмерийн эзэнт гүрний нийслэлийн туйрыг агуулсан нийтдээ 400 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг хамарсан ийм цогцлбор юм байна. За энэ газрыг ЮНЕСКОгийн соёлын бие төвийн жагсаалтанд 1992 онд бүртгэсэн бөгөөд зүүн өмнөд Аз дотроо чухал тооцогдох археологийн түүхэн дурсгалт ийм газар юм байна.